Герман улс цэвэр тоогоор ядуурж эхэлсэн. Өндөр түвшингээс ядуурж байгаа. Гэхдээ ядуураад эхэлсэн байгаа шүү. Европ руу нэг ингээд нүүх тэнд амьдрал худлаа болж байгаа шүү guys. Okay? Өөрийнхөө их орноо сайхан босгоцгоо. Сайхан Strait of Hormuz иргэн нэгдээд дэлхийн эдийн засаг жоохон амьсгаа авч чадсан. Гэхдээ буцаагаад Brent-ний нефтний үн ханш. Тэ 6 сарын сүүлээр 7 сарын ихээр Евролд өөрчлөсөн байсан бараг $70 руу буурсан байсан боловч одоо буцаагаад $97 руу өссөн байна. За энэ юунаас болж байгаа юм бэ гэх юм бол Strait of Hormuz-аас болж байгаа. Бас Орос. Миний тухай бас ярина хэдүүлээ. За та ингэ харж байгаа юм бол Strait of Hormuz-ийн өнгөрсөн тэ 1 2 3 4 5 6 жилийн хугацааны дундаж ер нь бол хэдэн усан онгоц Strait of Hormuz-аар нэвтэрч байгаа юм бэ ингээд харуулж байна. За тэгээд та анзаарч байгаа юм бол тийм 3 сар ихээр ингээд нафс унтсан 6 сарын ихээр 6 сарын дундуур буцаагаад хэвийн болох гэж тренд рүү орсон. Гэхдээ одоо буцаагаад нафс унтсан байна. За тэгээд Америкийн стратегийн Petroleum Reserve стратегийн нефтний агуулга дотор тийм ээ нефтний объем хэд байсан бэ гэвэл та ингэ харж байна. Нэг 750-аас 700 сая баррел пош нефт байсан. Тэгээд Joe Biden энийг ерөөхдөө сонгуулийн үеэр нефтний үн ханшийг доошвол дарахын тулд Орос Украины дайнасаа бас болсон учраас тийм дэлхийн нефтний үн ханшийг дарахын тулд Америкт бас бензиний үн хааслаад эхэлсэн. Тэгээд Joe Biden ирэх мэдлээс хөөгцсөхийн дараа Donald Trump багаараа энийг буцаагаад дүүргээд эхэлсэн. Гэхдээ одоо буцаагаад эргээд хаосроод эхэлж байгаа. Яагаад гэх юм бол тий Орос Украины дайн өргөжлөөр байна. Иран Америкийн дайн одоо дараагийн шатанд хүрч байгаа. За хэдүүлээ энд юу харж байна гэх юм бол 2019 оноос 2026 онд Америкийн тэр стратегийн нөөц дотор хэр их нефт байсан юм бэ? Тэгээд та харж байгаа юм бол 2019-20 оны үеэр хамгийн их нефт байсан одоо ингээд сар болгон ерөөхдөө буурч байгаа. За тэгээд зарим хүмүүс юу ярьж байна гэх юм бол Америкт энэ стратегийн нефтний агуулга ерөөсөө хэрэггүй. Нэг талдаа би бас санал нийлж байна. Яагаад гэх юм бол дэлхийн номер 1 нефт олборладаг тий баяжуулдаг улс юм бэ гэх юм бол Америк өөрөө баггүй юу. За гэхдээ энэс хүн цогт авч байгаа юм бэ гэвэл Европчууд. За Европт мегаватт тий газны үн хэд байсан бэ гэх юм бол өнгөрсөн жил айгүй сайхан буурж исэн. Бас үүлдөө. Тэгээ нэг ойролцоо 26 евро 1 мегаватт газны үн тийм үнэтэй байсан юм бол он гарснаас хойш ерөөхдөө буцаагаад өссөөд за тэгээд Strait of Hormuz хаана ихсэн Иран Америкийн дайн хаана ихсэн бэ гэх юм бол энд харагдаж байгаа. Тэгээд ерөөхдөө 60-аас дээш гарчаад тэгээд буцаагаад намдаад одоо буцаагаад 60 дээрээ ирсэн байгаа. За тэгээд энэ түүхэн харьцуулт хийгээд үзье. 2021, 22, 23 оны үеэр таад харж байгаа бол энэ Y axis бүр ингээд цөмлөөд явсан 100 хэдэн еврогоос дээш гараа явцсан одоо ерөөхдөө энэ 60 дээр явж байгаа. Тэгээ хаавар явах боломжтой юм бэ гэх юм бол те өмнө бас энэ 80 100 евро хүртэл ер нь бол явах боломжтой. За тэгээд Европын томоохон эдийн засагч нар том компаниг удирдах байгаа албан тушаалтнууд юу хэлж байгаа юм бэ гэх юм бол энэ жил Европчууд нийтээрээ те нефт газныхаа агуулгаа хангалттай дүүргэж чадахгүй байна. Окей. 80% ер нь бол доорож хүрэх ёстой. 80% хүрч чадахгүй юм бол өвөлдөө тийм газыг хязгаарлана гэсэн үг. Халаалтыг хязгаарлана гэсэн үг. За юмыг хязгаарлана гэдэг чинь эрэлт нь өсөөд үн өсөө явчихна. За тэгээд газны үн өснө гэдэг чинь компаниуд өрхүүдийн халаалт гих мэд чинь цахилгаан эрчимүүд ерөөхдөө илүү үнэтэй болно гэсэн үг. Дижитал ертөнц шинэ эдийн засаг. Тэнд бэлэн хэмлээ охоо. Data analysis. Content marketing. Нэг сонсч ирсэн үү, нэг мөрөөдж ирсэн үү? Өөрийнхөө энийгээрээ дамжуулаад бэлдээд ажлын байраа хамгаалах, орлогоо дээшлүүлэх тийм сонирхолтой хүн байгаа юм бол видеогийн эцэст болоо дахиад болцсон. За, тэгээд таадад энд юу харагдаж байна гэх юм бол 2011 оноос 2026 оны хооронд ер нь бол 3 сарын 31-нд ба 7 сарын 21-нд Европ агуулах дотроо хэр их газтай байсан юм бэ. За тэгээд энэ жил 25 26 оны үеэр за 3 сарын 31-нд 27% дүүргэлттэй байсан. Одоо 54% дүүргэлттэй байсан. 22 23 онд бол энэ үед аль хэдийн 80 даваа явцсан байсан. За өнгөрсөн жил
65 дээрээ байсан. Одоо энэ жил 54. За 20 онтой харьцуулж болно. Тийм ээ. Тэгэхээр юу болох юм бэ гэх юм бол 20 он 21 оны үеэр ер нь бол юу болж исэн бэ гэвэл энэ юм болж исэн баггүй юу? Газны үн ханш тэнгэр рүү явсан, нүүрсний үн ханш тэнгэр рүү явсан. За нэмээд дэлхийн зах зээл дээр бас нэг шинэ өрсөлдөгч гарч ирэлж байна. Тэр хин бэ гэх юм бол Хятадууд. За Хятадууд 7 сарын үеэс эхлээд дэлхийн LNG одоо шингэрүүлсэн газны зах зээл дээр асар их хэмжээний газыг худалдаад авч эхэлсэн. Тэгээ хинтээ өрсөлдөж байгаа юм бэ гэх юм бол Европт өрсөлдөд эхэлж байгаа. За тэгээ эрчим хүчний үн, халаалтын үн, эдийн засгийн үйл ажиллагаа юмыг тээвэрлэх үртэг одоо хаасайг өсөд байгаа учраас тэгээ хаасайг дайныг санхүүжлэх хийж байгаа учраас хаасайг зэвсэг худалдаж авч байгаа учраас хаасайг цагаачдуудыг өрөөд хязгааргүй ингээд тижигээд байгаа учраас таад нь юу харж байна гэх юм бол тухайн улсуудын засгийн газрын бондын хүү өсөд явж байгаа. Ер нь бол Европт дэлхийд даяар болж байгаа энэ Ponzi scheme тэ энэ лоурийн сүлжээ тэр юу юм бэ гэх юм бол нэмгийн даатгал тэр юу юм бэ гэх юм бол тэтгэврийн амлалт гих мэтчлэн ерөөхдөө эцсийн шатлууга орж байгаа. За эрчим хүчний хязгаар дутагдал газ нефтний хомсдол дээр нэмээд европчууд бас юу хийж байна гэх юм бол Украиныг тултлан санхүүжүүлээд за тэгээд энд та юу харж байна гэх юм бол 6 сар 21 он 6 сар 22 он 6 сар 23 24 25 26 он Орос холбоогийн боловсруулсан нефтний объемыг харуулж байна. За өнгөрсөн жил тий 5 саяас дээш ерөөхдөө үйлдвэрлэдэг байсан бол энэ жилдээ тий 4 саяас доош унтсан байгаа. Энэ юунаас болж байгаа юм бэ гэх юм бол Украинаас болж байгаа. Энэ юунаас болж байгаа юм бэ гэх юм бол Европчуудаас болж байгаа. За тэгээ Европчууд юу хийж байна гэх юм бол хамгийн том газ нефт нийлүүлэгчийг ер нь бол зах зээлээсээ гаргаж байгаа. Тэгээ хажуугаар нь хамгийн том түнш Америк юу хийж байна гэх юм бол Арабын газ нефтийг бас боож байгаа. Энээс хин очиж байгаа юм бэ гэх юм бол Америкчууд тэр чигтээ очиж байгаа. Яагаад вэ гэх юм бол энэ газны үн ханшны өсөлт, энэ газны үн ханшны өсөлт, энэ хоос агуулгыг заавалчгүй дүрх ёстой. Энэ эрэлдээсээ хин очиж байгаа юм бэ гэх юм бол Америкийн газ нефт экспортлж байгаа компаниуд. За Одесса бомб ерөөхдөө одоо өдөр болгон бөмбөгдөж байгаа. Хар тэнгис газ нефтний тээвэр логистик ерөөхдөө сад бишэл асуудалд орсон байна. Бабламандеб тий энд Red Sea-гийн энэ гарц бас Хутисууд юу хийж байна гэх юм бол Араб ус онгоцыг ерөөхдөө хоригдсан байна. Strait of Hormuz угаасаа тэрчгтэй хаалттай. За The Financial Times өнөөдөр ямар пост гаргаж байгаа юм бэ гэх юм бол fearful winter supplies drive gas prices near Iran war peaks. За тэгээ өнгөрсөн сарын дотор Европт газны үн ханш дахиад 50-аар өссөн. За тэгээ тэд нар юу хийж байна гэх юм бол тий Голланд, Бельги, Франц, Испани, Португал эдгээр бүгд юу хийж байна гэвэл тултал нь Оросын газыг авч байгаа. Ямалаас за Оросын шингэрүүлсэн газыг тэр чигт авч байгаа. Окей. Тэгээ Европын эдийн засаг тийм сайн биш. Германы эдийн засаг ерөөхдөө бүр хогийн цэг дээр ер нь бол очих гэж ер нь бол дөхөж байгаа. Энэ цэнхрээрээ юу зурцсан байгаа юм бэ гэх юм бол хэдэн хүмүүс за 2000 оноос 2025 оны хооронд Европоос Германаас зүгээр нүгэд явж байгаа юм бэ. За би өөрөө статистик дотор орсон байгаа энэ 2008-9 онд бол Германаас яваад Монгол руугаа буцаагаад ирсэн. Тэгээд та энэ юу орж ийна гэх юм бол те за тэгээд 2015 оноос хойш ерөөхдөө ингээд дээшээ өсөөд за тэгээ 2025, 23, 24 онд Орос Украины дайн Германы эдийн засаг ерөөхдөө муудаад эхэлснээс хойш ерөөхдөө энэ буцаагаад өсөлттэй ингээд одоо барыг тэнгэр рүү явж байгаа. Тэгээ хин нүгөө явж байгаа юм бэ гэх юм бол бүтээмжтэй орлоготой хөдөлмөрлөж хүмүүс Германаас явж байгаа. Хин нүгэд очиж байгаа юм бэ гэх юм бол энэ саарл зураас шүү заяа. Боловсралгүй хөдөлмөр хийдэггүй Африк, Араб орноос цагаачдууд ирж байгаа. Ерөөхдөө татвар төлдөг нэмэр болдог хүмүүс нь явж байгаа паразитуудаараа улсаа дүүргэж байгаа. За тэгээ Германы эдийн засаг ингээ хараад үзэх юм бол заяа. Тэ. Erwerbstätige in Deutschland ер нь бол хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс тэ өсөж гинөө буурж гинөө. Тэгээ хэдэн процентээр. За 2022 оноос ерөөхдөө ковидын тэр шок хямрал дууснаас хойш та юу арч ийнэ гэх юм бол Германд ажил хийж байгаа хүмүүсийн тоо буурж байгаа. Одоо бүр ингээ хасах руу орсон. Тэ. Хизээ хасах руу орсон бэ гэх юм бол 2025 оны 7-8 сард ерөөхдөө энэ хасахтаа ороод одоо ерөөхдөө юу болж байна гэвэл Германы эдийн засаг аль хэдийнэ хямралууга орцсон байгаа. За тэгээ Европ даяар ингээ хараад үзэх юм бол ковидын дараа
Европ даяар ингээ буурж ийн одоо өсөлт бараг л байхгүй одоо 1% өсөлттэй байгаа. Энэ улаан зураас юу юм бэ гэх юм бол Герман ер нь бол эдийн засгийн хямралууга аль хэдийнэ орцсон. За тэгээ ажилгүй хүмүүсийг ингээ хараад үзэх юм бол тэгээ таад ингээ харж ийн 2010 оноос 2019 он хүртэл ер нь бол айгүй цөөрсөн. Ойролцоо дээр ойролцооны 3.5 сая хүн ажлын байргүй тэтгэмж халамж авч байгаа хүмүүс 2.2 сая хүртэл буурсан 2019 он хүртэл. За ковидын шок тэ барууны эдийн засгууд Монголыг бас яг адилхан өөрийнхөө эдийн засгаа баг алангаа алдсан. Тэрнээс хойш ерөөдөө жоохон буцаагаад босч ирээд 2 сая 300 ажилтны хүмүүс байсан юм бол тэгээд энэ 2022 оноос энэ зүгээр тэгшхэн шугамаараа ингээд дэш явж байгаа. За тэгээд таад бас мэдж байгаа энэ төрийн албан хаагчийг хасчих юм бол энэ бүр аимшигт харагдаж байгаа гэсэн. Энэ ягаад тэгээд буцаагаад энэ 3 хэдэн сая илүү өсөөгүй юм бэ гэвэл Германы эдийн засаг ард түмнээ холигдуулахын тулд юу хийж нэ гэх юм бол төр засаг дотор баахан худлаа ажлын байр бүтээгээд хүмүүсийг цалин орлоготой байлгаж байгаа. За энэ бас хамгийн том одоо үзүүлж байгаа график энэ юу юм бэ гэвэл окей Kapital auf und Abbau in Deutschland юу юм бэ гэх юм бол хөрөнгө олт хийгдэж байгаа юм уу? Хөрөнгө бүтээгдэж байгаа юм уу? Хоримтлал үүсэж байгаа юм уу? Эдийн засаг дотор тий өрөм тогтож гин үү? Өөхтэй болж эхэлж гин үү? Эсвэл тий үлсэж байгаа юм уу? Тэгээ тогоон дотор хальс шиг өрөм үлдэж байгаа юм уу? Ингээ харж болно. За. Тэгээ жил болгон ер нь бол таад ингээ харж байна 1990 оноос хойш 2024 он хүртэл Герман улсын эдийн засаг дотор капитал бий болдог байсан. Окей? Зузаардаг байсан. Тогоон дотор жилээс жилийн хооронд улам тий зузаан өрөм тогтдог байсан. Өөхөлдөг байсан. Тий тарган жилүүд гэсэн үг. За тэгээ 2024 оноос хойш юу болоод эхэлсэн юм бэ гэх юм бол энэ хасгалуу орсон байна. Юу гэсэн юм бэ гэвэл Герман улсын капиталын хэмжээ буурж байгаа гэсэн. За тэгээ юу яаж ойлгож болох юм бэ гэх юм бол Герман улс орлоготой. Тэгээ зарлагаасаа илүү орлоготой байж чадах юм бол хоримтлал бий болно гэсэн үг. Офис барьж болно гэсэн үг. Үйлдвэр барьж болно гэсэн үг. Дээд бүтцийн хөрөнгө олт хийж болно. Капиталтай болно гэсэн үг. Тэгээ 2024 оноос Германд юу болж байгаа юм бэ гэх юм бол капиталын хэмжээ буурж байгаа, агшиж байгаа. Герман улс яг цэвэр тоогоор ядуурж эхэлсэн. Өндөр түвшингээс ядуурж байгаа. Гэхдээ ядуураад эхэлсэн байгаа шүү. Тийм учраас хэдүүлээ манай school community тэгээ удахгүй бас дахиад нэг шинэ хөрөнгө олтын community нээгдэх гэж байгаа. Хэдүүлээ юу хийж байгаа юм бэ гэх юм бол энэ Европын эсрэг хөрөнгө олт хийж байгаа. Тэгээ энэ жилдээ аягүй сайхан амжилттай ашигтай явж байгаа. Тэгээ та бас амжилт хүсье. Европ руу нэг ингээд нүүх тэнд амьдрах худлаа болж байгаа шүү guys. Окей. Өөрийнхөө их орноо сайхан босгоцгоо. Одоо 2 жил Way Academy-тэй хамтарч ажиллаж байна. Тэгээ Way Academy таадаг юу заадаг юм бэ гэх юм бол digital marketing, content, data analyst. Тэгээ хамгийн сүүлд юу нэмсэн бэ гэх юм бол хиймэл ойхан ба хиймэл ойханы агенттэй хэрхэн ажилладаг юм бэ? Хичээлийн хөтөлбөр байгаа. Тэгээ таадаг хэн заах юм бэ гэх юм бол нэг их сургуулийн багш таадаг заахгүй. Таадаг хэн юм заах юм бэ гэвэл яг тэр мэрэгчл тэр чадвараараа дамжуулаад өөрийнхөө орлогоо олж байгаа хүн. Таадын чадварыг эзэмшээд авцсан тэргүүрээ дамжуулаад өөрийнхөө бизнесээ явуулж байгаа эсвэл өндөр алтан тушаалтай нэр хүндтэй тиймэрхүү хүмүүсээс таад сурна гэсэн. Тэгээ ажлын бус цагаар хагасаа бүтэн сайн та одоо хийж байгаа ажлаа өргөжлүүл бусад цагаараа чадваруудаа дээшлүүл орлогоо дараагийн түвшинд хүрэх шинэ ажлын байртаа бол шинэ эдийн засгийн ертөнцид бэлэн байгаа. Way Academy-г маань дэлгэрэнгүй мэдээлэл дээр доор байгаа шүү. Тэгээ таад амжилт хүсье. Тэгээд нэг юм та дэсгүй орлогоо дээшлүүлээд хөрөнгө олт хийгээрэй. За